Иргэн төвтэй эл тод төрийн сахим үйлчилгээ e-Mongolia Тавтэг. Амбацоно намайг Мягмар Наран гэдэг e-Монгол активын захирал байна. Төрийн захим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia платформ маань 5 жилийн өмнө анх 181 төрлийн лавлага төрлийн үйлчилгээгээр олон нийтэд танилцуулж байсан бол өнөөдөр бид бүхэн иргэнд, хуулийн этгээдэд, гадаад дэргэд за хүүхдүүд зориулсан дижитал зохис шийдлийг санал болгож хөгжүүлж ажиллаж байна. За өнөөдөр бид бүхэн одоо 2.1 сая хэрэглэгчтэй болсноор Монголын үндэсний хамгийн олон онлайн хэрэглэгчтэй платформ боловсныг дуулахад таатай байна. За бид үйл ажиллагаандаа ISO 9001, 27001 сэрийн стандартуудыг мөрдлөг болгон ажилладаг. Өнөөдөр манай хамт олон e-Mongolia-гийн шинэ хөлбөр дээр орсон олон боломжуудыг танилцууллаа. За үүнээс олон боломжууд, олон үйлчилгээнүүд шинээр орсныг дуулахад таатай байна. За мөн төрийн үйлчилгээг анх удаа хиймэл оюунаар бид бүхэн иргэн санал болгох энэ хөгжүүлэлтийг шинээр танилцуулж байна. За алдаа оноотой зүйл байж магадгүй. Бид бүхэн одоо иргэдийн санал хүсэлт өөрсдөө алдаа оноо дээр суурилж улам цааш нь боловсронгуй болон хөгжүүлж ажиллах болно. За цаашд бид бүхэн proactive service буюу одоо үйлчилгээг иргэн өөрөө хайж олоод хэрэгтэй үед авах бус тухайн иргэн шаардлагатай үйлчилгээг нь санал болгодог тийм хөгжүүлэлтийг хийж ажиллах болно. Ингэснээрээ иргэн хуулийн этгээдээс гарч чадах байсан цаг завыг хэмнэх зардлыг бууруулах боломж бүрднэ гэж харж байна. За хур сервисийн бид нэр хүртээмжийг сайжруулахаар мөн төлөвлөж ажиллаж байна. За ингэснээр одоо мэдээлэл хариуцагч байгууллага буюу одоо зөвхөн төрийн байгууллага биш, хувийн хэрэгсэл маань өөрөө мэдээлэл хариуцагч байгууллагаар орох боломж бүрдэн. За мөн дээр нь иргэний зөвшөөрлөлтөөр одоо төрөөс хувийн мэдээллийг авах боломж бүрдэх юм аа. За ингэснээр уламжлалт байдлаар цаасаар авч явдаг одоо төрийн байгууллагаас авсан үйлчилгээ хувийн хвшил дамжуулдаг энэ байдлыг халах ийм боломж бүрднэ гэж бид бүхэн харж байна. За e-бизнесийг бид нэр хуулийн этгээд зориулан шинжилэн хөгжүүлж гар утасны аппликейшн гаргахаар төлөвлөж байгаа. За ингэснээр мөн зөвхөн энгийн зөвшөөрлөөс гадна лавлага төрлийн аж ахуйн нэгжтэй холбоотой мэдээллүүдийг нэг цонхноос авах. За бизнес эрхлэгчид маань утаснаас компани удирдах боломж бүрдэх юм аа. Өнөөдрийн энэ танилцуулсан танилцуулга бол зөвхөн одоо e-Mongolia-гийн зүгээс өнөөдөр одоо иргэдэд шаардлагатай байгаа хэмэл оюун суурилсан үйлчлэг хэлбэрээс оруулахаас гадна энэ бол технологийн шийдлээс илүү амьдралын хэм маяг үйл ажиллагааг өнгөвчлөх тийм боломж гэж харж байгаа. Тэгээд хэмэл оюун суурилсан e-Mongolia 5.0 платформыг та бүхэн авна уу?